Зөвхөн сонгогдсон хүмүүс л энэ мэдлэгийг эзэмшдэг. Иймээс үлдсэн 99% нь ядуу аз жаргалгүй байна. Хэрвээ та сонгогдсон хүмүүсийн нэг байхыг хүсч байвал үүнийг ойлгохын тулд багахан цаг зарцуулаад хичээх юм бол өөрийнхөө амьдралыг удирдах эхэлнэ. Энэ дэлхий дээр та бүх юмд төлбөр төлдөг. Орчлон ертөнц ийм хуультай. Та харж чадах ил солилцоо байхад ихэнх нь ердөө анзаардаггүй далд солилцооч бий. Мөнгө бол хамгийн шударга бөгөөд ил солилцоо. Та бусдад туслахын тулд өөрийнхөө авьяас, туршлага, цагийг ашиглан энерги зарцуулдаг. Харин тэд өөрсдийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөр төлбөрөө хийдэг юм. Та үргэлж энерги солилцдог. Таны хийж чадахгүй хийхээр сэлэсэр ирэхэд та түүнд мөнгө өгнө. Хэрвээ та өөрөө хийвэл цагаа, хүчээ зарцуулахаас гадна танд мэдлэг туршлага хэрэгтэй. Энэ бүхэнд бас л цаг хугацаа, энерги зарцуулна. Та илүү их хичээх хэрэгтэй. Иймээс ямар үнэтэйг нь ойлгосны үндсэн дээр илээр мөнгө төлдөг. Эсвэл танд таалагдахгүй зүйлийг хийж цагаа өрнө. Ер нь танд таалагддаггүй нь танаас илүү их энерги шаарддаг. Энэ ажил таних биш болохоор таныг сорно. Таних биш тул үүнд зориулагдах энерги байдаггүй. Таны дуртайя хийдэг бүхэн бол таны үүрэг зориг тул та үүнээс эрчимждэг. Таалагддаггүй зүйлээ хийхдээ та амьдралынхаа энергийг зарцуулдаг. Энэ бол таны сонголт болон солилцоо. Хүн далд ухамсартай энергийн солилцооныхоо гажуудлыг үргэлж мэдэрдэг. Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ харьцангуй үнэтэй байх үед тэрээр өгөх ёстойгоосоо ихийг өгч дээрэмдүүлж буй мэт мэдэрдэг ба авч байгаагаасаа илүүг өгсөн учраас сэтгэлээр унана. Хэрвээ та 500 рублийн үнэтэй бор будаа авбал илүү төлж байгаагаа мэдэрнэ. Хэрвээ таны ажлын хөлсөнд өгөх ёстойгоос багыг өгвөл та үүнийг мэдэрч таны хүч, сонирхол, баяр хөөр алсарна. Ийм ажил таны бүх амьдралын хүчийг сордог. Танд баг төлж байна гэсэн энергийн гажуудал нь таныг хуурах гэж оролдож байгаа хэрэг бишээ. Энэ нь солилцоо танд тохирохгүй байна гэсэн үг. Та туршлагатай, дадлагтай, эрэлттэй болж өөрөө ажлаа сонгосон бөгөөд илүү ихийг олж байлаач таны буруу сонголт таныг туйлдуулна. Ямар нэг зүйлийг байх ёстойгоос нь хямдаар авах гэж оролдох, хэн нэгэнд хүртэх ёстойгоос нь багыг төлөх гэж санаатаагаар зүтгэх нь өөр хэрэг. Ихэнх хүмүүс мөнгөө хэмнсэн учраас баярладаг. Гэвч үгүй шүү. Ингэж үйлчлэхгүй. Танаас өөр юу ч юм заавал авна. Таны ямар нэг юм эвдэрч төлбөр хийх хэрэгтэй болно. Эсвэл та ямар нэг зүйлээ гээн. Хэрвээ таны авьяасыг, эрүүл мэндийг, гоо үзмжийг авчих бол түүнээс муу юм гэж юу байх вэ? Та үүнийг анзаарах ч үгүй. Та хэн нэгэнд дутуу мөнгө өгсөн бол танаас тэр хүнд таалагддаг зүйл эсвэл таны өөрөө татгалздаг зүйл түүнд очино. Хүмүүс өөрсдийнхөө төгс бүс байдалд зовж өөрсдөөсөө татгалзах хэмээн бодож олсон эталонтой харьцуулаад өөрийгөө царай муутай, галбиргүй гэж үзээд миний ийм юм надад таалагддаггүй гэж ярьдаг зүйл. Эхлээд танаас авдаг юм нь таны гоо үзмж. Яагаад гэвэл та царайгаа хүлээн зөвшөөрөхгүй. Би ийм баймааргүй байна гэдэг. Цаг хугацааны ирэхээр өөрийнхөө нүдэн дээр улам царай муутай болдог. Аажмаар өөрийнхөө гоо үзмж, эрүүл мэндээ дутуу төлсөн хүндээ бас атаархдаг нэгэндээ өгсөөр байна. Тэгэхээр мөнгө бол бидний харж, мэдэрч чадах хамгийн шударга нээлттэй энергийн солилцоо юм. Та өөрийнхөө үн цэнийг тогтоодог. Энэ үн нь өндөр ба та байх ёстойгоос нь илүүг хүссэн бол нэг бол танаас юу ч худалдаж авахгүй, эсвэл таныг хинч ажилд авахгүй. Ажилд авдаг юм аа гэхэд өөрт тохирох хэмжээнээс
их цалин авч байгаа ажил олгогчоос болж зовно. Иймд дараагийн удаа үнэгүй юм авахынхаа өмнө оронд нь юу өгч байгаагаа сайн бодоорой. Ямар ч тач та өөрийнхөө цаг зав, хүч, амьдралын энерги, эрүүл мэнд, гоо үзэмж, авьяасаа өгнө. Таны хувьд байх ёстой үнэлгээнээс илүүг бүү аваарай. Илүү мөнгө хүсэж байгаа шалтгаанаар өндөр үнц бүүг. Үнэн нь нөгөө хүнд өгөх ач тусан дээр үндэслэгдсэн байх ёстой. Хэрвээ та энэ хуулийг ойлгоод амьдралдаа мөрдөх юм бол хорвоо ертөнц таны өөдөөс инээмсэглэх болно.